нэр дэвшигчтэй холбоотой асуулт байсан. Гэхдээ хурлын процесстэй холбоотой хоёр үг хэлмээр санагдаж байна. Өнөөдөр үндсэн хуулийн дээр төрийн эрх барихтыг байгууллага бол улсын хурлаа. Ерөнхий сайдыг томилох чөлөөлөхний бүрэн эрхийг хинтээ ч хуваалцахгүйгээр эдэлдэг байгууллагын энэ нэг намын хурал шиг явж ирээсэ болохгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй ярьж байгаа мөртлөө улсын хурлыг удирдах байгаа даргамж тэр гишүүч тэр зандан даргаал гэдэг юм. Зандан шатар даргаал гэдэг. Нам дотроо дарга байж болно. Энэ танхимд ерөнхий сайдад нэр дэвшигч. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асууж байна. Хоёрт нь хоёр ч улсын хурлын гишүүний амнаас гарлаа. Ерөнхийлөгч ийм мундаг нэр дэвшигчийг тодруулж саналаа оруулж ирлээ гэж. Үндсэн хуулиар ийм юм байхгүй шүү дээ. Үндсэн хуулиар маш тодорхой заасан байна. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэг бол олон суудлаа авсан нам. Ерөнхийлөгчөө зөвхөн улсын хурлд оруулж ирж байгаа. Гэтэл энэ ерөнхий сайдыг нэр дэвшигчийг ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм шиг яриад эхэлж байна. Би энэ үйл ойлгох байдлыг хоржонтой бөгөөд хорон үгээр давхар санаа илэрхийлж байгааг чинь андуу ойлгосон байж магадгүй. Нам дотор болсон үйл явцаа хараад дараагийн ерөнхий сайдыг сонгуулийн үр дүнгээр биш ерөнхийлөгч оруулж ирж байна гэдэг бухимдлаа улсын хурлын чуулган дээр дайж хэлсэн байж магадгүй. Хэн нэгний хүн ерөнхий сайд болох ёсгүй шүү. Монгол улсын ерөнхий сайд хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагддаг, ордны хувилдаанаар орж ирдэг байж болохгүй шүү. Тэрийг хэлж байгаа. За зандан шатар гэдэг хүн урдаа хийх ажлаасаа илүүтэйгээр ардаа үлдээсэн мөрхтэй. Ямар бодлого баримталдаггүй, ямар хандлага илэрхийлдэггүй, хувийнхаа хувьд ямар зарчимтай улс төрчүү гэх мэтлэн. Би бол 5 зүйл ярих гэж бодсон юм. Нэгдүгüүрт нь хөрөнгө оруулагч нарт бизнесийн орчинд таагүй бодлогуудыг цөөн бусуудаа хэрэгжүүлсэн. Та бол улсын хурлын дарга багтаа засгийн газрын өмнөр орж татвар нэмнэ. Төр ашиг олдог байх ёстой. Төсвийн байгууллагууд бизнес хийх ёстой гэх мэтлэн мэдгэл хийжсэн. Одоо ерөнхий сайд боллоо. Ийм бизнес эрхлэгчтэй халгаатай бодлогын чинь бол одоо бизнес эрхлэгч таахгүй шүү. Тийм учраас энэ бодлогын алдаагаа битгий дахид давтаарай гэж хэлж байгаа. Хоёрт нь таны хандлага цэрэг арим дуртай зэвсгэлж хүртэл бизнес эрхлэгчтэй уурхааруу дайрч очиж байсан. Бүгд найрамдах төрийн ерөнхий сайд гэдэг бол иргэний тэр дундаа бүр иргэний дотроо иргэний байгууллагын төлөө зүтгэдэг тийм хүний хэлдэг юм аа. Та их хурлын дарга багтаа ёсолж байсан. Тэрийг би шүмжилж байсан. Нийтийн танхимын буюу төлөөллийн танхимын спикер цэргийн ааш аяг гаргаж ирээсэ болохгүй. Зэвсгэлж бизнес рүүгээ дайрч болохгүй. Тийм учраас бүгд найрамд тэрийг баталгаажуулахын тулд энэ шашны воён цэргийн дэглэмээс холуур явдаг ерөнхий сайд байгаасаа гэж хүсэж байна. Гуравт нь улсын хурлын дарга багтаа та Орос Монголын парламентын хамтарсан комисс суралдуулж байсан. Парламент ийм системд орж ирээсэ болохгүй. Одоо засгийн газрын тэргүүн боллоо. Монгол улсын засгийн газар тусгаар тогтносон улсын засгийн газар бас шүү. Хажуу хаврынхаа улсад наалдж ирээсэ болохгүй шүү. Төвийг сагсан. За гişиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүний асуултанд хариулъя. Ер нь мөргүү хүн гэж байдгүй л дээ. Ер нь хөрөнгө оруулагчдын эрх шигийг хамгаалахын төлөө явж ирснийг хөрөнгө оруулагчид нь бол мэдээд хэмжээд байдیں۔ Дондор нь улс төрчид болохоор тэгж Монгол улсын хуулийг зөрчөөд, хууль шүүхийг авилгадаад Монгол төрийн дээр сандаалаа сууж ирсэн бүгд найрамд хатад ард улсын хоёр иргэн цагдаагийн байгууллага хүртэл хуваагдаад ахуулдаад авцсан байсныг бид нэр дасан зогсоох арга хэмжээ авсныг зэвсэг техник хагнуулсан юм шиг ярих нь утгагүй. Би харин цэргийн бэлтгэл хийж буудлагын клуб ажиллуулж цэрэг дайнд бэлтгэсэн аль нэг хөрч улс руугаа ч юм уу шүүмжилсэн тийм бодлого явуулахыг дипломат хүний хувьд ч тэр эсэргүүцдэг. Харин ч би гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа гадаад бодлогын үзэл баримтлалд 3-40 хүршийн бодлогыг бодиттойгоор цаасан дээр тусгаж гадаад бодлогын үзэл баримтлалыг улсын хурлаар санаачилж батлуулсан. Тэнд 3-40 хүршийн бодлогыг
тодорхойлж арчлал, хүний эрх, зах зээлийн зарчимд нийцсэн үнд зүйлийн хөршүүдийг 3 дахь хөршөөг тодорхойлсон. Монгол улсын газар зүйн нөхцөл байдал бол бид гадаад бодлогын үзэл баримтал тодорхойлсноор манай гадаад бодлогын тэргүүлэгч бол 2 хөрштөөгөө тэнцвэртэй харилцах явдал байдаг. Энэ бол Монгол улсын язгуур эрх шигт тусгаар тогтнол аюулгүй байдлын үндэстэй холбогдсон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал улсын их хурлаар батлагдсан юм чиглэл хандлага байгаа юм. Ийм учраас би одоо бууз зурж яснаас биш бууз зэвсэг агсаад буудлын тэмцээн зохион байгуулж бэлтгэл хийж явсангүй. Ийм учраас өгүүлдэл хоёр бол зөрүүгүй байх ёстой, тайлбар бол өөр байх ёстой гэж бодож байна.